сая бол 2018 оноос бол энэ зөвөр Монгол хоньны нэхийн наасны чанар үр ашиг дээшлүүлэх нэхий бэлтгэлчин тогтолцоог нэвтрүүлэх нь гэдэг энэ ийм хүн сүд аж ахуйн яамны захиалгах тийм төсөл хэрэгжиж байгаа. Энэ захиалгах төслийн даалгаварт бол энэ дээр нарийн ност хангай наривтер ност орхон тал нутгийн цагаан хоньны ашиг шимийн өнөөгийн төвшинг тогтоох гэсэн ийм судалгааны одоо нэг үр дүнгийн хэсэг явж байгаа. Тэгэд энэ үр дүнгийн энэ одоо судалгааны үр дүнгээс бол бид яг энэ тал нутгийн цагаан хоньны нэхийг одоо эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэх талаар дархан гинж хувьцаат компанитай за мөн ноосных нь одоо чанар үр ашиг ямар төвшөнд байгаа, ноосны гарсан ямар төвшөнд байна гэдгийг бол Монгол ноос хувьцаат компанитай үйлдвэрийн аргаар боловсруулалт хийх энэ технологийн жижиг судалгаануудыг хийж явж байгаа. За үүнээсээ гадна бид нэр яг боловч хуурайлангийнхаа лабораторид эдгээр одоо хоньны нэхий болон ноосных нь дээжийг авч гарц чанарын үзүүлэлтүүдийг нь тодорхойлоод байж гин. Одоогийн үжилсэн байдлаар бол эдгээр хоньны одоо ширхэгтийн голч бол одоо тухайн үед үйлдвэрээр батлагдах үедээ бол дүүж байгаа боловч харин бүтэц агуулмжийн хувьд бол жоохон өөрчлөлт орсон байна. Нэг басандаа яг одоо нарийн ноос тоон бол одоо ноолуур болон одоо хагас завсрын үснээс бүрддэг байсан бол энэ дээр бага хэмжээний одоо сор ус орж ирэх энергих мэтлэнгээр хүсний бүтцэд бол тодорхой хэмжээний өөрчлөлт орсон байна. Гэхдээ энэ нь бол одоо тодорхой одоо нас хүйсний мал дээр байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг одоо тухайн шинжээ агуулсан ноосныхаа бүтэц чанарыг агуулсан тэр одоо хонь нь бол өөрөө байна. Бид нар бол нөгөө хонь нэг бүрээс дээж авч үзсэн учраас энэ дээрээ тулгуурлаад бол одоо тэр ноосны бүтцийн хувьд алдагдсан тэр ноосыг хоньыг бол одоо авжил ашиглахгүй байх гэсэн ийм зөвлөгөөнүүдийг бол өгч ажиллаж байна. За энэс хамгийн одоо бүтэц чанараа гайгүй сайн авч яваад байгаа нь энэ хангай хоньны одоо нэхийний чанарч бас актер муудаг байна. Ноосных нь бүтцч гэсэн бас алдагдаагүй байна. Тэгэхээр ноосны болон нэхийний чанарт нөлөөлж байгаа хамгийн том асуудал нь бол малгайны технологи байна. Малгайны технологи. За тухайлбал бол нэхийн дээр бол маш их амьдын буюу одоо амьдын гэмтлийн эслэх хувь маш их байгаас болж тэр нэхийг боловсруулах явцад ашигтай талбайн хэмжээ багасч харагдаж байна.